банкны ажилчин өглөө 8:40-оос ирээд 12 цаг 20 минутаас 1 цаг 10 минут хүртэл бол цайнд ороод орой 17 цаг 25 минутанд бол ажилласаа тардаа гэж. За тэгээд ажлын одоо 5 хоногт одоо хэдэн цаг ажилладаг вэ гэдгийг бол тооцоолж олох юм байна. За тэгэхээр эндээс орой 25 17 цагаас 17:25-д бол тардаг гэсэн. За эндээс бол яг өглөө ирдэг хугацаагаа хасчээ. За тэгэх юм бол эндээс бол 1 цаг зээлээд энэ дээр бол 60 болох ч гэсэн. Тэгэх юм бол энэ бол 85 болчихно. 85-аас 40-ыг асчвал 45. За бид нар эндээс бол 1 цаг зээлсэн учраас 16 цаг гэж үзвэл 18 болно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ ажилчин бол ерөөсөө өдөр амралтгүйгээр ажиллах юм бол 8 цаг 45 минут бол ажиллах нь. Гэхдээ бол энэ хүн бол яг үгээр 1:10-аас 12:20 хооронд бол амардаг байгаа. За эндээс бол яг үгээр нийтдээ бол 50 минут бол амардаг байна. Тэгэхээр энэ 8 цаг 45 минутаас 50 минутыг бол хасна гэсэн үг. За 50 минутыг хасчих юм бол за эндээс мөн бас зээлэх ёстой. Зээлчих юм бол 105 болчихно. 105 гэхээр чинь 55 минут болно. За 7 цаг 55 минут бол нэг өдөрт бол 7 цаг 55 минут бол ажилладаг байх нэ. За бид нар бол ажлын 5 хоногт бол хэдэн цаг ажилладаг вэ гэсэн учраас энийг бол яг үгээр 5-аар үржүүлэх ёстой. 5-аар үржүүлчих юм бол за 35 цаг 275 минут гэж гарна. За тэгээ минутаа цаг руу шилжүүлэх юм бол энэ маань бол яг үгээр 4 цаг болно. Тэгэхээр 4 цаг маань өмнөх цаг руугаа үржих юм бол нийтдээ 39 цаг. За тэгээ үлдэгдэл маань 35 байгаа. Тэгэхээр 35 минут буюу энэ хүн бол нийтдээ 7 хоногт 39 цаг 35 минут бол ажилладаг байна.